За. Ундраа гишүүн тодруулах 1 минут. Энэ бас ер нь бол Яванда ялангуяа манайх уул уурхайн эрдэс соёлын бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэх тийм боломж нөхцөл бүрдэх юм бол өнөөдөр энэ гэрээ конвенц анхнаас нэгцтэй явах бол чухал л да. Тэгэхээр далайн захиргааны байгууллагын зүгээс бас энэ дээр анхаарал тавьж ажиллаж байгааг сайшааж байна. Одоо энэ 350 орны за 30 гаруй 350 гаруй хөлөг онгоц манай далайг тээвэрлж яг нийт орлого жилдээ хэд байдаг юм бэ? Тэгэхээр орлогын хэлцээр саяны та хэлж байгаа энэ гэрээнд нэгдээс болоод тодорхой төлөвлөгөөгүй зардал гарч иж үүрэг хүлээж болзошгүй байдал үүсдэг юм байна. Тэгэхээр яг орлого нь ямар энэ төр зардлаа нөхөн гүйцэх болцоотой эрсдлээ дааж чадах уу юм уу? За 2 номер хариулъя. За гишүүний асуултанд хариулъя. За манай 350 хөлөг онгоц нь одоо янз янзын даацтай байдаг. Энэ хөлөг онгоцны бүртгэлийн үн тариф нь болохоор энэ хөлөг онгоцны хэмжээ төрөл англиас нь хамаарч үн тариф нь гарч ирдэг. Бид нар болохоор энэ хөлөг онгоцыг бүртгээд бол улсын төсөвт төвлөрүүлдэг мөнгө нь бол жилд сангийн сайдын батлагсан төсвийн дагуу 200 сая төгрөг байдаг. Олдог орлого нь болохоор нэг ойролцоогоор нэг 2 сая доллар хавцаа байдаг. Энэ ч үндсэн зардлууд юунд гарч ийн нөхөр бид нар энэ хөлөг онгоцнуудыг бүртгэснээр бид нар араас нь техникийн хяналтыг хийх тийм олон улсын байгууллагаас хүлээсэн үүрэг байгаа. Бидний хөлөг онгоцнуудаар олон улсын гэрээний хэмжээний дагуу үйл ажиллагаагаа явуулж гин үү, Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж гин үү гэдэг тийм хяналт шалгалт, техникийн үзлэг шалгалтыг хамруулж явдаг байгууллага байна. За тодрууллаа. За барилгааны гишүүн асуулт асууя.